Бид нар нөгөө сэлбэдэд төвийн орчимд хиймэл нуур үүсгэх гэсэн шүү дээ. За энийг тэгэхээр мембран дээр давхрахтаа энэ хиймэл нуур үүсгэх хэрэгтэй байна. Нөгөө сэлбэдэд төвийн зураг хийж байгаа барилгын компаниудтай хандаж 2 3 зүйл дээр бүр тулж ажилламаар байна. Нэгдүгээрт энэ барилга хамгийн анхны гадаргын ус ашигласан хороол байх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хороол хамгийн анхны бүх усны дамжуулах шугам нь зис хоолоогоор тоноглогдож суурилагдсан байх хэрэгтэй. Гуравдугаарт энэ хороол нь өөрийн хэрэглээний тогоо дээвэр дээрээ байрлуулсан нарны эрчим хүч хураагаараар хэрэглээнийхээ тодорхой хувийг хангадаг ийм одоо смарт байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт энэ хороол нь нийт газрын хэмжээнийхээ зөвхөн 60% дээр барилгажаад үлдсэн 40% нь ногоон байгууламж бүхий байх хэрэгтэй. Тавдугаарт энэ хороол нь нөгөө 20 минутын хот гэдэг концепцэд нийцсэн зураг төсөвтэй байх хэрэгтэй. За саяны энэ 5 6 юмыг яг ажлын даалгавар дээр тусгаад улсын баяраас өмнө эхний одоо хэдэн блокуудын тендер зарлагдах ёстой. Энэ баярын урт өдрүүдэд одоо тендерийн нөгөө зарлагдах хугацаанд үргэлжилж явах ёстой. Он дамнаж ингэж явуулах, зогсолтгүй явуулах ийм нөхцөлтөй тендер зарланаа.